Орим төрийн хэмжигчтэй ам нэвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ дад бид ардын хурлын депутат хууль зүйн сайд асан логийн цогийг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр ардчсан үндсэн хуулийн 34 жилийн ойн өдөр. Тэгэхээр энэ өдрийг бол бас нэлээд парламентын засаглалтаа улсын хувьд бас ач холбогдол өгч тэмдэглэж ирсэн. Тэгэхээр та тухайн үед бас энэ ардчсан үндсэн хуулийг баталцажсэн хүний хувьд сүүлийн үед бас 2-3 удаа үндсэн хуулинд өөрчлөлт орсон асуудал дээр ер нь дэвшил гарсан уу, ухралт болсон уу гэдэг дээр ер нь ямар бодолтой явдаг вэ? Тэгэхээр би бол сүүлийн 3 одоо нэмэлт үндсэн хуулинд орсон шүү дээ. Тэгээ 2017 онд, 2019 онд. Ер нь бол 2000 онд орсон. Анхных нь. Тэгээ энэ 3 удаагийн одоо нэмэлтийн талаар ерөнхийдөө сэтгэл дундуур явдаг. Тэр үед байнгын өөрийнхөө байр суурийг илэрхийлж ирсэн. Бидний баталсан үндсэн хуулийн гол мөнч нарыг одоо эвдээ ажиллаа, нураачлаа гэж ингэж ярьдаг хүний нэгэ. Тийм учраас би бол энэ одоо яагаад гэдгээ ярьж болж байна? Би санал нэгдэхгүй болсон. Өнөөдөр Монголын улс төрийн тогтолцоо гайцсан. Хоёрдугаар улсын их хурлын одоо улсын их хурл төрийн эрх хөрөх дэд байгууллагын утгаар ажиллаж чадхаа байсан. Тэгээ олон юм бий дээ. Олон юм бий. Тэгэхээр 2000 онд анх одоо үндсэн хуулийг өөрчлөхдөө дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан гэдэг ийм тодорхойлолттой явж исэн. Тэгээд 2017-19 онд одоо нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ дордуулсан өөрчлөлтүүдийг заснаа гэдэг байдлаар өөрчлөлт оруулсан шүү дээ. Энийг ер нь дордуулсан гэж үзэж гинөө, засч чадсан гэж үзэж гинөө та. Тэгээ үнэн хэрэгтээ энэ 3 нэмэлт гуруулаа өөрөө миний түрүүч хэлсэнтэй адилхан үндсэн хуулийн засгийн эрх мэдлийн тогтолцоог гажуудуулсан. Эрх мэдлийг хайсан. Ерөөдөө дээрдсэн сайхан юм бол байхгүй би өнөөсөл ярьдаг юм байна. Яагаад гэвэл дордуулсан 7 гэдэг нь ямар учиртай байсан гэхээр зэрэг ерөөсөө л Монгол Улсын их хурлын одоо хуралдааныг 75-аас доошгүй байсан 50 удаа болгоод одоо их хурлд байнгын хороо 3 хүний саналаар юу батлагчжээ, хуулийг батлагчжээ гэдэг ингээд зөндөө юм байсан. За хамгийн гол нь Улсын их хурл засгийн газар хоёрыг холих чиглэлийн юм бас явсан. Тий. Өөрөөр хэлбэл давхар дээл гэж. Давхар дээлийг тэр чинь одоо давхар байнгын явдаг л идэв дээ. Тий. Яагаад гэвэл хүн бол засгийн газартаа холдно чинь мөнгө санхүү рүү орно гэсэн үг байхгүй. Тэгэл одоо их хурлын төрийн эрх барих дээд байгууллага чинь өөрийнхөө ханих хэвээр одоо тийм бүтцийг л одоо цаана байгаа мөнгөнд шунаал одоо ингэж хийдэг юм бүр одоо элен далаг болох тийм юу байхгүй да. Үндсэн шалтгаантай. Тэгэхээр улсын их хурлаас засгийн газрын бүрддэг буцаагаад ингээд гүйцэтгсэн тухайгаа ярьдаг, их хурл бэлтгэдэг. Ерөнхий сайд нь Монгол орн дээр үндсэн хууль юм уу бусд хууль яаж хэрэгжиж ийн гэдгийг их хурлаа тайлгнадаг ийм бүтцийг эвдээ хайсан байхгүй. Тэгэхээр давхар дээлийн асуудал бол сүүлийн 20 жил дандаа улс төрийн хүрээнд маргаан дагуулж ирсэн л дээ. Тэгээд ер нь тодорхой квот тогтоё гэдэг асуудал хэрэгжижсэн. Өөрөөр хэлэх юм бол ардчсан парламентын улс орнуудад ер нь одоо засгийн газрын одоо гол чиг үүргийн яамдын одоо сайдар нь парламенттай байх ёстой байдгаа ийм жишг байдаг гэсэн тайлбар гаргацсан шүү дээ. Тэр бол одоо үнэн тэр болгоно нийцэхгүй. Манайхаас өөр одоо өнөөдрийн хувьд ухааны их хурл засгийн газрын холилдсон ялгадтай байдсан ийм одоо бүтцтэй саанч байхгүй. Ер нь одоо Германч муу жишээ аваад 400-500 одоо депутаттай газар 0.1 хүртэл хөөхгүй юм хэмжээний бол байдаг. Японд бол байдаг. Тэгээ энийг Монголд энэ цөөхөн одоо хүн амтай газар ингэ хэрэгжүүлчихээр хоорондоо хутгалдаад тэгээ хамгийн гол нь их хурлын гишүүн сайд байж цаана юм төрдөг ийм юм руу ороод өөрөөр хэлбэл бодлогын газар, биелэх газар хоорондоо холдчихжээ шүү дээ. Их хурлын засгийн газраа хэмж тавьчих байгаа байхгүй. Тэгээд яах юм? Бүгдээрээ одоо бол ихэнх нь ер нь бараг бүгдээрээ 100% шахав. Их хурлын гишүүн ба шүү дээ. Тэгэхээр нэг гүйцэтгэх хэрэгт бодлоготойгоо холдоод хяналтгүй болдог нэг одоо үндсэн шалтгаан бол энд. Тэгээд над ухаанд элен далангуй ярьж ирсэн их хурлын гишүүн бол байсан л дээ. Тантай бол одоо олон зүйлээр санал нийлдэгэ. Та нэг л одоо буруу юм яриад байна. Хэрвээ их хурлын гишүүн сайд болохгүй би нэг их хурлын гишүүн болж яах юм гэж. Үзээ. Зүгээр одоо хоосон яриас удах юм байна. Хамгийн гол сонирхол дээр төсөө хуваадаг, эддэг уудаг юмор орох гэдэг шин. Ийм явдлаар тохиолж ирсэн би одоо бас
дурсчил байна. Тэгэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр жишээлбэл одоо ингээд засгийн газрыг хүчтэй болгоё. Тэгэхгүй бол хэтэрхий богино настай 1.6 жилийн настай л ийм засгийн газрууд байгаагаас болоод бодлого одоо ингээд тогтворгүй байна гэдэг ийм шүүмжлэл гараад сая сүүлийн өөрчлөлтөөр бол ерөнхий сайдыг нэлээд хүчтэй болгоод танхимаа өөрөө бүрдүүлэх эрх нь олгоцсон. Тэгэхээр энэ нь бол бас харьцангуй дэвшил юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Ерөөсөө би түрүү хэллээ. Энэ хоёр том эрхлэлээ хойлонд хуцсан. Хялтхуу болгосон явдлаар том гажиг. За 1.5 одоо жилийн дараа сонгоод унаад ийн гэдэг ийм зөндөө гарсан. Энэ бол үндсэн хуулийн буруу шүү. Өөрөөсөө эрх мэдлийн төлөө явсны одоо гай байхгүй. Их хурлын гишүүн одоо сайд болохгүй болохтой зэрэг нэг нойрон хүрдгүү. Их хурлын гишүүн сөөхн болчихоор бусдад барьцаад ингэ явдаг. Ийм юм руу орцсон байхгүй. Өөрөөр хэлбэл дараагийн ээлжийнхэн хоолндоо орох гээд одоо өмнөх засгийн газраа янз бүрийн шалтгаанаар одоо унгаж лобби хийдэг. Үндсэн хууль юм уу бусд хуулийн буруугаас биш. Их хурлын гишүүн сайдлахыг өвчин давтаад, дом давтаад ингээд унгаагааддаг байхгүй. Тэр нь үндсэндээ бол ястаа одоо ардсан холбоо байсны хэсэг байсан тийм үү? 96-аас 2000 онд. Энэ хооронд өөрсдийнхээ одоо олон hulчаад байгуулсан засгийн газрыг 4 удаа сольсныг боддоо. Тэгжсэн. 44 сайд гарсныг боддоо. Та тэр үед бас хууль зүйн сайд байж исэн тий. Би бол 3 дахь нь болж орж ирсэн. Наран засгийн газар хууль зүйн сайд байсан. Тэгээ бидний бас л удааг унгаацсан байхгүй. Хэдэн сар болоод гажихгүй 10 сар болоод унж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр цадаггүй эрх мэдлэнтэй яхаач уцахгүй болсон. Тэгээ энэ үндсэн хуулийн гол агуулгыг Монгол улсын төрийн эрх дээд бодлогын байгууллага. Одоо Монголын ард түмэн яаж амьдрах вэ? Тэр одоо ямар хэлбэртэй байх вэ гэдэг юм хийх бодлогын оронд тэр мөнгө зардаг илүүддэг юм руу бууж ороод ингээл. Энийг одоо өөрсдөө чинь одоо жил хүрэхгүй хугацаанд унгаагаад исэн мөртлөө тэрнийг хууль руу чигдэг байхгүй. Тэрийг хэрэгцээ гэж хэлдэг байхгүй. За би саяхан нэг жишээ хэлье. Одоо энэний өмнө их хурлын дарга болж байгаад одоо огцорсон, унсан гэдэг юм уу те. Амар баясгалан одоо байх хэрэглэхийн дараа багт би орвоо. Тэгээ одоо таанч яах тэр эрх мэдлийг холиод ингэж идэм бэ гэсэн чинь сайдар нэг гологдоод байна шүү дээ. Жолдож ийн гэж байгаа байхгүй. Өдөр чадах хүнийг жолдохгүй хүнийг л тавиулаа гэж би хэлж ирсэн. Тэгэхгүй үндсүүлэр тоглоод одоо ингэж альчгуулгаа хайдаг юм. Хаанч байхгүй гэж би хэлж ирсэн шүү. Тэгэхээр танийхаар бол одоо засгийн газар тогтворгүй богино настай байгаагийн шалтгаан нь бол үндсэн хуулийн буруу биш. Тогтолцооны буруу биш. Ерөөсөө л тэр улс төрчдийн өөрсдийнх нь тэр одоо шунлын буруу гэж хэлэх гээд байна тий. Тий ерөөсөө тэр мөнгөнд төрөх аргыг л бодож л байгаа байхгүй. Яг түрүү чи анхны над хэлсэн үнтэй адилхан байхгүй. Өө дангаар их хурлын гэж одоо ингээл хий яриа л бод юм байна гэж. Тэгж ойлгож болохгүй байхгүй. Тэгэд одоо парламентын засаглалыг бэхжүүлэх үүднээс 2019 оны үндсэн хуулийг өөрчлөлтөөр одоо парламентыг 76 гишүүнтэй байсныг 126 гишүүнтэй болгож одоо хүч нэмсэ. Тэгснээр одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдал ч гэсэн одоо бэхжих юм боломж бүрдсэн гэж яриад байдаг. Энэ дээр та санал нийлэх үү? За ер нь одоо анх хийхдээ тэр бас тийм шалтгаан тавьсан. Яагаад гэвэл охин төр ер нь бидний сулхан байна. Тэгэхээр одоо хүний тоог нэмий. За яагаад гэж асуугаа зэрэг Монгол улсын төсөв ихтэллээ. Хүн амын тоо өслөө. Инхээр одоо энэ тоог нэмэхгүй болох нэ гэж. Тэгэхээр энэний чинь цаана одоо бид олон жишээ ярьж болно шүү дээ. Одоохон бид хуучин тогтолцоогоо 90 оноос өмнө одоо Монгол ардын хувьсгалтам төржсөн нам байхдаа эцсийн утгаараа улс төрийн төвчний 9 гишүүл одоо бодлого шүүдэг байсан. Тийм. Өнөөдөр одоо хон боддоо хятад гэж одоо том хөрш байна тийм үү? Миллиард тэрбум 500 сая хүнтэй. Явж одоо манай хуучинтай төржсөн нам нь өөрөө улс төрийн төвчний тэргүүлэгч одоо 25 хүний бодлогоор тэр том бодлогыг чирч явж байна шүү дээ. Шүүлтүр байдаг байхгүй. За. Ингэж ойлгохгүй хүний тоо нэмээд гендерийн асуудлыг нэмээд ингэж хөл одоо сайхан болно гэж боддог. Ёстой энэ шиг бодлоо юм бол байхгүй гэж. Улсын их хурлын чадвар засгийн газар ялгаахгүй. Хүний чадвар нь тухайн одоо эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүний мэдлэг, боловсрол, чадвар ёс зүйтэй холбоотой байхгүй. Энэ асуудлыг огт ярихгүй зүгээр одоо тэлээдэв сайхан гэсэн юм яриад сонирхол байна шүү дээ. Төсвийн мөнгө гэдэг одоо юу гэдэг том төслийн мөнгө гэдэг ингээд янз бүрийн одоо иддэг нүүрс мөрсгөл ярьж байгаа бүгдээр энэтэй холбоотой байхгүй.
Анх одоо ардчсан үндсэн хуулийг баталж байхад Монгол улсын хүн ам 1.2 сая байсан бол одоо 3.6 сая хүрэх гэж байна. Тэгэхээр ийм учраас 3 дахин нэмэгдсэн учраас одоо гишүүдийн тоог нэмгэснээр одоо сонгогчдын төлөөлөл парламентад жинхэнэ утгаараа хангагдана гэсэн ийм тайлбарыг хэлж ирсэн. Нөгөө талаар цөөхөн хэдэн гишүүн одоо хууль батал суухдаа ямар нэгэн гадна дотны лобби давтах ийм эрсдэл байгаа учраас гишүүдийн тоог нэмчих юм бол худалдаж авах боломжгүй болно гэсэн тайлбар өгч ирсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр тэ болж байгаа юм. Нэмчихэд лоббинд орохгүй байгаа юм. За. Энэ саяын тэр оюутлага хийж байгаа нүүрснийг бүх юм чинь тэрнтэй холбоотой шүү дээ. Тэгээ хүний тооноос ерөөсөө ам байхгүй. За. Одоо ухаан би 90 оноос өмнөх тогтолцоог үзсэн. Би одоо тэр чинь бас л 77 оноос өтөрд ажилласан хүн. Монгол Ардын Улс намын төв орны дэрэгт намын хяналтшраа өөрөө сахилгын барьдаг бүтсэн би байсан хүн шүү дээ. Тэгэхэд ухаан тэр үед би л одоо огт санахгүй юм. Сүүлийн 30 40 жил хин нэгэн сайд эрүүгийн хэрэг татгсан гэдэг юм уу. Тэглээ инглээ гэсэн огт юм байдаггүй байх. Тэр шалгуур нь мундаг байсан, сайн байсан, шудраг байсан, дэвшдэг байсан. Энэтэй холбоотой юмыг чинь шал өөр юм болгож яриад. Ингээл одоо тогтолцоогоо нураагаа хийдэг юм. Тэгээ хамгийн гол нь өнөөдрийн одоо улс төрийн тогтолцооны бидний санаа зовж байгаа нэг юм бол ард түмч одоо үнэхээр ичдэг уудаг борлохгүй бүхэн бишээ гаргаж харж байгаа нь үнэн байхгүй, үндэстэй байхгүй. Энийг хэн нэгэн хүн зохиож яриг өөрсдийнх нь одоо тэр сүүлийн 4 5 жилийн юм сүүлийн 3 жилийн юм одоо энэ авир аран шиг нь харцгаалт. Засгийн хэрэгтэй жоо хоёр нам гэдэг энэ бүлэглэлийнхэн хоорондоо бие биенийхээ болохыг дэлгээд одоо ингээл үндсэндээ ард түмэд ойлгууллаа шүү дээ. Тэгсэн. Тэгээ энийг ярих хэрэгтэй байхгүй. Ёс зүйн тухай ярих хэрэгтэй. Хамгийн гол нь их хурлын гишүүдийн чадвар гэж юм байна. За энэтэй холбоотой тэр хүний тоо нэмээд холимог тогтолцоо гэж юмар нөх гаргасан байхгүй юу? Тий. Өөрөөр холимог тэр одоо хуучин их хурлын гишүүнийг сонгоно гэсэн үндс хуультай байсан юм өөрчлөөд их хурлын гишүүнд тойрог сонгон тойргийн бос гэдэг юм гаргаад тэр нь жагсаалтын гэдэг жагсаалтын гэж юм гаргаад энийг холимог сайхан гэж хэлээд ингээ карманд байгаа бүхнээ оруулдаг байдаг. Ямар ч хяналтгүй болдог. Нэг нь тойрогтой ажилдаг арднаас сонсдог. Нөгөө түнээр тойроггүй тэгэл зохиолж явдаг нэг иймэрхүү үндсэндээ орчлоо шүү дээ. Жагсаалтын гишүүд ч одоо тойргийн эрх ашигт хөтлөгдөхгүйгээр улс орны эрх ашигын том одоо бодлого ярих ийм одоо зорилготой гишүүдийг л одоо сонгосон гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг нь тэдний ярьж байгаа үндсэн шалтгаан дээр. Тий. Цааталтаа өөр юм явж шүү дээ. Өөр юм явж байгаа. Энийг яах вэ? Энэ холимог тогтолцоо бол тэр хаан ч хаа газар л байдаг юм шиг ярьж байгаа үгүй байхгүй. Төрийн одоо үнэхээр том бодлогын юмд энэ бол гайвалж байна гэж. Би түрүү хэллээ шүү. Их хурлын гишүүд тоог нэмээд холимог тогтолцоо болгоод гендерийн асуудлыг сайхан болоод Монголын парламент шилдэг болж байна гэж ярьж байгаа. Энэ бол үнэхээр одоо өөрсдөө хамгаалж байгаа. Санаа зовхоор ийм асуудал шүү. Тэгээ холимог тогтолцоо чинь одоо парламентод олон намын төлөөлөл орж ирэх энэ боломж үүд хаалгыг нээж байгаамаа. Тэгэхгүй бол парламент нэг 2 намын төлөөллөөс бүрдээ сүүлдээ нэг нам дангаараа л одоо парламентыг бүрдүүлэх ийм эрсдэл рүү орох гэдэг учраас холимог тогтолцоогоор одоо олон намын төлөөлөлд энэ удаад бол 5 намын төлөөлөл орж ирсэн. Дээрээс нь одоо янз бүрийн одоо эмэгтэйчүүд төвчлийн бэрхшээлтэй иргэдгээд төлөөллөд орж ирж байна гэдэг ийм одоо нааштай бас үзүүлэлтүүд байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үнэн хэрэг дээр бас өөрөө зөв хэллээ. Монгол улсын төрийн эрх хэрэгтэй байгууллага одоо ном ёсоор ажиллахгүй, жинхнэрээ ажиллахгүй, намуудад бөөлөгдсөн юм шиг гэж байгаа байхгүй. Тэр их хурлын хуралдаан шуулган чинь намуудын хоорондох тэмцэл юм шиг. Одоо тэгж л ярьж байна. Тэдний нам одоо олонгосон, эдний нам олонгосон. Ардчлан нь одоо засгийн эрх сүүлийн хэдэн жил барьсангүй ч шиг. Тий. Энэ чинь ард түмний засгийн эрхийг тэр их хурл нь өөрөө барих хэрэгтэй байхгүй. Төрийн байгууллага. Нам өөрөө төрийн бус байгууллага. Энийн ялгааг олох. Хоёрдугаар тэр төрийн дээд эрхийг одоо хэн барьж өгөх нам барьж байгаа болчиход байгаа байхгүй. Нөгөө төрийн бус байгуулж тэнд хотгоод ингээд тэгээд аливаа шийдвэр гаргахад хоорондоо хэрэлдээд намынхан цаана улс төрийн шийдвэр гаргахгүй бол тэр хууль тогтоомж явахгүй ийм байдал орж байгаа байхгүй. Энийг хинч ажиглаж ялгаж харахгүй зүгээр одоо нэрээ тийм байх олон нам орчихвол сайхан байх гэж ингэж бодоод байгаа. Хоёрдугаар тэр Монголд ийм олон нам байх ямар ч одоо хэрэг байхгүй гэж хэлье. Нам яаж байгуулагддаг гэдэг юм байдаг байхгүй юу? Нам бол тодорхой үзэл баримтлал концепцийн үндсээр байгуулагддаг. Ийм одоо хорвоогийн түүх одоо бидэнд байна. 19-р зуунд үүссэн одоо хэд хэдэн юмас болж одоо хуучныг баримтсан консерватив нам гэж байх юм аа гэж үзэл бодлоо тийм ээ. Дараачийн бол либерал нам гэж байх юм аа. Дараачийн том хэлбэр бол социалист коммунист юм уу тийм ээ. Ийм гурван том үндэс тоогддог болохоос манайхтай адилхан зүгээр түүз байгуулж байгаа юм шиг ингэж нам хийдэггүй байхгүй. Бүгдээрээ адилхан одоо өнөөдөр бол 1992 оны бидний баталсан үндэс хуулийн нэг гол ярьдаг юм бол ерөөсөө Монголд
арчил зах зээлийг бодлоо гэж ийм л юм ярьдаг болсон. Хоёр том багантай юм шиг тийм ээ. Энэ гүрээ ялгаадаг гэж байна. Тэгэхээр энэ бүгдээрээ нэг юм ярьдаг ном байж болох уу? Энэ бол дэндүү нааш бохор харж байгаа. Уг нь харж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсө төрийг өмөжл байгаа хэлбэр гэж би одоо хатуу хэлмээр байна. Энэ огтхон хэрэггүй байхад сөөлөх хэрэгтэй гэж хэлмээр. Уул нь бол одоо парламентын ардчилсан засагтай улс орнууд бол олон намын төлөөлөөр дамжуулаад олон уургалж үзлийг л одоо бэхжүүлэх, ардчлалыг бэхжүүлэх нэг үндэс гэж харж байгаа. Ганц хоёрхан намтай улс бол тэгээд л одоо нөгөө коммунист дээр дарангуйлын дэглэмнэрүүл гусж байгаа ийм эрсдэл байдаг гэж ярьдаг шүү дээ. За өнөөдөр наад шиг том асуудал өөрөө хөндөж ярьж байна. Дарангуулах тэр нөгөө одоо капиталист орн байна уу? Өнөөдөр Америк арчлал бидэнд дуурайдаг. Бид барууны арчлалыг одоо өөрийн юм шиг яаж одоо хуулж олон жил боллоо шүү. Энэний цаана бол ганцхан юм байж байгаа. Энэ бол ерөөсөө либерал үзэл үндэслэсэн. Хувийн өмчөөр шүтсэн төрийн нөлөө байхсгүй хувийнхан өөрийнхөө зах зээл өөрөө аваа явдаг гэсэн ийм үлгэр ярьсаар л өнөөдөр өгч байгаа. Тэгтэл бидний жишээ авч байгаа хуулж байгаа тэр ертөнцийн ч өнөөдөр юу болж байна? Гэж ингэж бид том утгаар бодохгүй хамар дор харж ерөөсөө болохгүй. Тэгээ би түрүү хэллээ шүү дээ. Нам гэдэг бол үндсэндээ бол өөрийнхөө үзэл баримтлалыг гаргаад тэрнийг амьлуулах одоо хүнээ боловсон үуч ингэж хуучин ярьдаг ус одоо хүний нөөц үү эвгүй шүү хүний нөөц гэдэг бол дээ. Тэгэхээр энийг ийм бодлогыг бол энэ хүн хэрэгжүүлэх ингэж ингэж ард түмэд шүүж өгвөл цааш оролцохгүй байх хэрэгтэй. Юм байна. Одоо бодох дээрээс. Тэгээ өөртөө өгүүлж ярахаар төрийг орлоод байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр ухаан төрийн дээр нам гарчаад ингэж төрийн дээр нам гарчаад байгаа. Яг үнэн одоо би энийг хэлэх гэсэн байхгүй. Тэгээ нэг нам биш 2 3 нам гараад хоорондоо хувилдаад. Энээс ч бүх юм улбаатай байна шүү дээ. Би одоо олон зүйл хэлж болно. Энэ 30 одоо 6 жилийн хугацаанд 35 жилийн үнсүүлээс хойш хугацаанд энэ одоо үндсэндээ 2 нам л одоо Монголыг одоо авч явж байгаа юм шиг гэж харагдаж шүү дээ. Одоо бидний яриас сурсан. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо хамгийн том одоо болох хаягтай хоорондоо өвсдөг. Одоо юу гэдэг стандартын засгийн газар аль ингээл одоо юм хийжсэн утгатай оюутлогын гэрээ харгаал ингээл эвслийн засгийн газар хэдэн банк гоож дандаа хамтардаг байхгүй. Үнсүүл зорсон Монголын ардны одоо энэ байж байгаа сурыг анхуулсан хамгийн том шил гарахтаа хамтардаг. Тэгээс үүсэн салаа явчихдаг. Энэ төр нь хааваа төр утгаар ажиллах гэж би энийг хэлээд байгаа байхгүй. Хоёрдугаарт энэ намын чи бүр одоо маш нарийн зохион байгуулалт юм мафиасны мафи хэлбэрт оруулж байгаа байхгүй. Эрх мэдэл мөнгө эрүүг элемент нийлэхээр мафи болдог гэж одоо тодорхой хэлэх ёстой юм байна. Та чинь одоо урд нь Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын намаас одоо улсын хурлд сонгогдчихсэн хүн. Тэгэхээр энэ мафийн бүлэглэл байгаа гэдгийг бол та өөрөө бодиттой дотор нь мэдэрсэн гэсэн. Мэдрэхгүй яа. Би одоо мэрэгжлийн одоо хүний хувьд хуульч хүн шүү дээ та. Тийм би одоо прокурорын байгууллага 9 жил ажилласан хүн шүү дээ. Тэгэхээр одоо Монголын төр шиг байсангүй энэ бүлэглэлүүдийн гарт орлоо гэж хэлж байгаа энэ байхгүй даа. Тэгэхээр энийг цөөлөх хэрэгтэй. Хоёрдугаар энэ том сүлжээг бод устгахгүй болохгүй. За. Эддэг уудаг эн чинь одоо бүлэглэл гараад баян хаасны ялгаа гарчихсан ингээд Тэнгэрийн амтан олныхан болчиход байна шүү дээ. Энэ дард түн үнэхээр дургу одоо үзий ядаж байна. Сөрөнгөө барьж хэрэггүй одоо жагсаат нэмэргүй шалган яваач хэрэггүй. Энд ч тэгээд энэ одоо засгийн газар ингээд солигдоод байгаа гэдэг өөртөө ордны хувилдаан байхгүй юу? Ордны хувилдаан. Эний шиг хүн одоо өөрөөр харж шүү дээ. Тэгэхээр та цаашдаа бол энэ одоо 30-аад нам байх шаардлага байхгүй цөөлөх ёстой гэж байна. Ядаж нэг 10 дотор оруулж ирэх шаардлага байна гэж. Миний түрүү чи хамгийн тэр гол юм л байгаа. За. Нам байгуулдаг одоо онлын гэдэг юм уу тэр үзлэр өрнөлийн том үндэслэг барих юм бол Монгол 3-4-өөс дээш гарах ёсгүй гэж байна. Тэгэхээр энэ холимог энэ янз бүрийн бол байдаг л. Тэгээ тийм бол завсрын Монголд хэрэг байхгүй. Энэ чинь бүхэлдээ том бүлгэл бүр миний хэлж байгаа тэр мафиа болж өрөөд ш. Энэ ч ард түмний хотод явахгүй өөртөө эд жоохон төлөө яваад ямар байж байгаа. Байглаас зайсан ард түмнийхээ баялыг тэр ард түмэнд нөхгүй өөртөө цөөхөлөө болж байгаа ингэж чиж ш. Одоо энэ засгийн газрыг жишээлбэл одоо байгуулагдаад нэг 3 сар болж байхад нь л огцруулсан. Тэгтэл тэр нь бол одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал үүсээд цэцгийн одоо их суудлын шийдвэрээр буцаад энэ засгийн газар одоо өвчин төгөл дээр ажиллаж эхэллээ л дээ. Тэгэхээр энэ нь одоо үйл явцыг та хөндлөнгөөс хараад юу гэж дүгнэж байна? За би тэр нэг хэлсэн энэ ухаанд одоо тэр дээр очиж бүлэглэлүүдийн хоорондох тэмцлээ. Одоо ордны хувилдаан гэж бидний ярьдаг төв хүндж байдаг. Яг ийм л юм болж байгаа болохоос үнэ хэрэгтэй Монголд хэрэгтэй, төрд хэрэгтэй, ард түмэнд хэрэгтэй болохгүй байхгүй. Нөгөө ч одоо иж хуваах юм дээрээ зөрчилдөг. Энийг хэлдэг ойлгомжтой байхгүй. Энийг унгаавал би очно гэж бодож шүү дээ. Ингээд төрийг тогтворгүй болгодог юм эндээс эхлээд улбаатай. Энийг болиулах хэрэгтэй гэж бодож.
За тэр засгийн эрх одоо авах гэж явах хуульдаа хийсэн гэдэг асуудал би ерөөсөй ойлгохгүй. Би процессын алдаа гаргасан болохоос ш, тийм ээ. Тэгээд тэр буцаагаал процессын засгаад явуулах юм байна. Тэрний оронд чинь одоо засгийн оронд үндсэн хуулийн эцсийн одоо их судлаар хамгийн шийдвэр хөдлөхгүй болгочиход. Тэгээд нөгөө нь хуралдан буруу зөрөө хөтлсөн улсууд нь бүр засгийн эрх авахын тулд явсан. Эрүүгийн гэмтэрт ял авахгүй зогсож шин. Энэ мөн үү шүү гэдэг үзэх хэрэгтэй. Маш нарийн үзэхгүй болохгүй. Үнэхээр Монголд засгийн эрхийн хууль одоо ясаар авч байгаа нэг том одоо үйл явдал үзэгдэл байгаа. Энэ бол хууль ус сонгуулаар засгийн эрх байгуулагдав. Энэ хизээ гисэн гэхээр одоо би элбэлэржийг арчилсан намын дарга байсныг мэдхийн Баяр Монгол Ардын арчилсан намын дарга байсан. Энэ элбэлэрж 2008 оны сонгуул шиг байгаа. 7 сарын 1-ний ч одоо тэр үе тийм ээ. Тэгэл одоо арчилсан намын дарга элбэлэрж манай нам ялах юм бол Монголын иргэн болгон 1 сая төгрөг нэг ингээд орлоод тгсэн байхгүй. Тэгсэн Баяр үндсэндээ бол эсрэг байсан. Зөв байсан дээр болохгүй энэ чинь хууль ёсны сонгуул Монгол ингээд ингэснээр одоо үнэхээр санал нь явахгүйсэн байгаа. Тэгээд дараа манай нам сая 500 амлж байгаа. Ингээл мөнгөний сонгуул ихсэн байхгүй. Энэ өөрөө бүхэлдээ тэрнээс хойш бүх сонгуулиор мөнгөний сонгуул болсон. Өөрөөр засгийн эрхийн хууль ёсоор авах чинь энийг хэлдэг байхгүй. Сонгогчдын саналыг худалдаж авсан. Үгүй яах. Тарааж байгаа мөнгөнд хүмүүсийн амин одоо амьд одоо амьдралд нь хэрэг болж байна. Тэгээ арих гэж хавтгай юм болдог. Тэгээ сүлжээ болсон. Тэгээ Монгол цөөхөн юм чинь сонгож байгаа өөрх болгоныг ингээд одоо энэ манайх энэ тэнийх ингээд бүр орцоор нь хийгээд ингээд атгацсан байж тань. Нэгэнт ингээд хууль одоо засгийг авч байгаа энийг бид олж харахгүй байгаа юм чинь. Үнэхээр одоо хууль зүйн ярих бол ингэж авсан засгийн газар бол их хурл дорхонод хараад бүгд шоронд тавьж явах хэрэгтэй. Хоёрдугаар гаргасан шийдвэр бүгдээр хүчингүй байх хэрэгтэй байхгүй юу? Бүр ийм хөгийн байдлууд өнөөдөр улс авчилдаг хайжлахгүй юм. Тэгээ шал өөр юм яриа явж байгаа. Уг нь сонгуулийн хуулиар энэ одоо сонгогчдын саналыг худалдаж авах асуудлыг ч одоо бүр хоригдсан байдаг шүү дээ. Хэрвээ ингэ хэлэх юм бол одоо хуулийн хариуцлага хүлээнэ. Наач засгийн эрхийн хууль ёсоор авч байгаа чинь энэ байхгүй. Тэгээ хизээч ийм асуудал яригддаггүй шүү дээ, тийм үү? Ингэж ярихгүй ойлгохгүй учраас бид өнөөдөр ийм байдал орж байгаа. Тэгээд яг бэлэн баримтаар нотлогдсон одоо яг ингээд үйлдэл дээр баригдсан үйл явцууд баг харагдахгүй байгаа учраас л ингээд замхаар. Одоо улаан цам хэлж шít. Одоо ухаан МСС хийж штэ ингэ шүүнгээд ярьж шít. За. Энэ чинь одоо жишээ биш юм уу? Яг тэр том компанийн мөнгөөр орсуулсууд нь сууж идэв. Энэ холимгийн чинь донд орсон юм. Одоо тэр юм аа шүүгээл харал да одоо. Яг компаниуд одоо нэр дэвшигчдэд одоо хандив өгөх тэр огтхонж болох хуулиар нээлт юм шүү. Яалаа гэж. Одоо тэгвэл тэгэл одоо явж илээ бол хамаалгуулж байгаа бол. За. Энэ шиг бодлоотой байхгүй шүү дээ. Бүх орны сонгуул хахуул болсон дэх хүчингүй болгоод тэр үүнийг татаал ингэ явдаг шүү дээ. Манайх бүгдээрээ ингэ дасчихсан хэвссэн хандив өгсөн гэл одоо. Тэр өмдөрийн хандив ондож ирэн хаашаа харсан байт юм. Таны үед жишээлбэл одоо тийм аж ахуй нэгж иргэдээ сандив авсан зүйл байгаа юу? Огтхонч байхгүй. Харин би одоо Монголын төвхөнд одоо өнөөдөр хэлэх юм бол хамгийн анхны хамгийн одоо шудраг сонгуульд орсон хүний нэг депутатууд байна. Тэр үед тийм үү? 30-аад жилийн өмнөхийг яриад байна. Тэгэлгүй яахан гэсэн зүйл байна. Монголын төвхөнд хамгийн анхудаа магадгүй хамгийн сүүлийн үед болсон тийм шудраг сонгуул гэж би хэлэх гээд байхгүй. Тэр чинь ямар хандив өгөх нь мэтгэл одоо амьдрал зогоохтой тийм байсан. Ойлгоо тийм ойлголт байгаагүй байхгүй юу? Ер нь 2008 оны сонгуулиас хойш ер нь мөнгөний юуруу явчих шиг болсон. Тодорхой баримттай намынхан дарганы хэлсэн үг. Одоо баримтаараа байж байгаа шүү дээ. Энэ татал эргүү эргүүсгээл ингэ явах хэрэгтэй байхгүй. Тэгтэл одоо яах юм олон жилийн шин дараа. За. Ингээд авчулдгүй, хайжулдгүй Монголын төрийг гутаас явдлыг энээс ихсэн. Одоо бүр сүүлд нь намд дэвшгийн төлөө намдаа тэдэн тэрүүм, эдэн тэрүүм энэ төр гэдэг хэдэн зуун сая гэдэг гэсэн ийм юм одоо хавтгай явж шít. Жагсаалтын гişүүд чээс өгдөг сургуу байдаг. Харин жагсаалтын гişүүд ихийг өгд юм гинэ. Нам дотор нууцгүй ярьж байгаа байхгүй. Тийм компани, ийм компани хүн гэдэг одоо гарч шít. Энэ бол тэр дорн татаад ирүүсэл ингэж хэрэгслэх хэрэгтэй байхгүй. Ингэж явах нь Монголын төр цэвэр болно. Энэ одоо юмэг л зэгсдэхгүй Монгол төр өөдлөхгүй тодорхой болж байна. Тэгэд намууд одоо ингэж сонгогчдын саналыг худалдаж авдгүй маа гэхэд улс орон даяар одоо бий болгоцсон тийм бүтцээрээ дамжуулаад сонгогчдын одоо тэр сонголтод нөлөөлөд байна гэж хараад байна л да. Жишээлбэл одоо энэ хоёр том нам гэхэд л одоо ингээ Монголын аймаг сум бүрт өөрийн гэсэн үүр одоо юм бүтэц хороотой байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг энэ байлгах шаардлага байна уугүй юу? Нөгөө талаар энэ намын хатуу гишмжил гэдэг асуудлаараа дамжуулаад бас энэ сонгуульд нөлөөлөд байна уу? За өөр бол маш чухал одоо тийм суур юм хөндөж ярьж байна. Энэ бол үнэхээр болохгүй. Энийг устгахгүй болохгүй байхгүй. Төр дампуурч байгаа нэг шалтгаан энд байж байгаа тийм ээ.
Орон нутгийн сонгуульд ерөөсөө намайг орох огтхон ширэг байхгүй. Монгол жоохон. Хоёрдугаар одоо хүн болгон мэдж байгаа. Ер нь сумдаар яваад очихлоо хоёр түүс байх чил нэг намын тогтоо нөгөөт нь өөр намын тогтоо манан гэл ингэ байждаг шүү дээ. Энэ л одоо үнэхээр болохгүй нэг учраас энийг хатуу гişүнчлийг одоо үнэхээр устгах хэрэгтэй. Би бол тэр санал нэг. Ингэхгүй л одоо тэр намын энэ нам ингээд хүний ирэх зэлч өгдөг. Ялгарлан гадуурхтаад. Одоо ухаан нэг намынх нь яллаач одоо нам ялж байгаа юм биш шүү дээ. Төрийн ирэх дээд бол одоо дооч сууж байгаа. Тэгэхээр нөгөө намынх нь одоо суудлан бол аваагүй бол ингээд ерөөсө бодомчонд гардаг байхгүй. Тий. Төрийн албаагууд гараад төсөл мөсөл бүх юм байхгүй. Тий. Ингээд хүн үзэл одоо бүр хоорондоо дайсагнаад чи би болоод одоо энэ олон жил болж шít. Жалгар даваар хуваагаад явчих чинь тий. Тэгэлгүй яах. Тэгэхээр орон нутгийн сонгуульд ерөөсө намайг огт хэрэггүй. Гэхдээ чи орон нутгийн хорлын сонгуул байх хэрэгтэй байхгүй. Ард түмэн өөрөө мэддэг өөрийнх нь хорлоо байх хэрэгтэй гэдэг ингээд намын юм болгоод одоо ингээд ерөөсө маш олон жил болж юм чинь. Аймаг суманд ер нь намын бүтэц байх шаардлага. Огт байх шаардлага өөрөө хэлж байгаа. За. Хатуу гişүнчлэр ч гэсэн. Огт байх хэрэг. Ингэж өөрчлөж чадах юм бол бид жинхэнэ Монголын төрд ард түмэн гэдэг төрийн одоо ард түмэн шууд байгуулсан төр нь тэгж ажиллах хэрэгтэй байтал дунд нь энэ хоёр том бүлэглэл ороод бүрсүүд эрүүгийн шинжтэй болоод ингээд ингэж яах ёстой юм шиг болоод тэгэхээр энэ тогтолцоог энэ юмыг одоо яаралтай өөрчлөхгүй болохгүй гэдэг одоо би тогтолцооны хувьд ярьж байна. За их хурлын гишүүнд одоо болох хүнд маш том шалгуур байх хэрэгтэй. Энэ бол байхгүй. Энэ бол байхгүй. Парламентын босго намссан байна л гэж хэлнэ. Хин л олон одоо мөнгө өгнө тэр бүтцтэй ойрхон хэн байна. Энэ л явдаг. Энэ л тэгэхээр бидэнд гайваад байгаа чөдрөж байгаа Монголыг үндсэндээ одоо хүний хоол болгож байгаа том шалтгаан нэг энэ байхгүй. Тэгэхээр 126 гишүүний одоо 80 гаруй хувь нь одоо шинхэн гишүүд орж ирсэн. Тэгэхээр магадгүй одоо ингээд парламентын уур амьсгал одоо шинэ залуу үеийнхнаар сэлгэж ямар ч гэсэн нэг дэвшил гарах байх гэсэн юм хүлээлттэйсэн боловч тэр хүлээлтэнд хүрч чадахгүй байгаа нь магадгүй бие засаад гэрээ засаад төр засах хэвээр хүмүүс нь өнөөдөр биеж засаж амжаагүй зарим нь гэрээж засаж амжаагүй ийм нөхцөл байдлаас болоод өнөөдөр Монголын парламент муухай харагдаад байна гэж харагдав. Би бол яг 100% санал нэгтэй. Одоо яг л миний төлөвч ярих гэсэн санаа энэ шүү. За. Тэгээ үнэхээр одоо би хэлж шít. Одоо Монгол оюун санааны Монголын ухаан оргил болсон улс байх хэрэгтэй. Хамгийн гол нь мэдлэгтэй, туршлагатай байж одоо доороос нь явсан тийм шаталтай байж ухаан тэнд очих хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо ухаан бид өөрсдөө зөөрөлж байна л да. Тэгээ одоо би одоо орсон залуучууд хүүхдийг одоо харцгаалт. Тухайн үед ардын хурал, улсын баг хурал ямар хүмүүсээс одоо бүрдчихсэн бэ гэхээр улс оронд одоо тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс нь тийм. Тэгэлгүй яах. Тийм байж л одоо ухаан бид Монголыг зөв авчих хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо орж ирээд одоо ухаан тэр барууны имийг яриад барууны имийг хуулаад одоо бид олон жил боллоо шүү дээ. Ингэж ярих хэрэгтэй бид. Тэгээ зөв тэр жинхэнэ одоо мерт ярьж байгаа те дэвшигтэр систем бол дооч нэг ажлаад ингэ явдаг тийм тогтолцоо байсан шүү дээ. Тэгээ чадсан дэше гарна. Тэр чи өөр амьдралаар хүн шалгагдах хэрэгтэй байхгүй. Тэгээ мэдлэггүй л яа тэр төрийн одоо том бодлого боловсруулах юм бэ гэж хүн бодвол. Нэгдүгээр, хоёрдугаар үнэхээр их оронч Монголын төлөө хүн явахгүй л одоо мөнгө хуваахын төлөө явдаг гэдэг бол одоо энд дом болцсон, өвчин болцсон. Ингээд Монгол явчихдаггүй шүү. Өөрөөр хэлбэл бие засаад гэрээ засч чадаагүй хүн юу төр засах байтугай яаж өөртөө нэг хэдэн цаас унгаж амьдралаа дээшлүүлэх үү гэдэг бодлоо. Ерөөсөө одоо бол залуучуудад энэ олон жилийн хугацаанд байсан бол ямар юм одоо өсөж ингэвэл ингэж идэж болдог, ингэж хуйлдж болдог, ингэж баяждаг, тэнгэрийн болдог, бид уулынхан болдгийг харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр залуучууд тийшэл тэмүүлж байгаа. Өөр ирэхгүй. Тэгээ өнгөнд л жүжиглээд би жүжиг гэж энэ үгийг л одоо онцгой ярмаар байна. Өнөөдөр Монголын бүх шатнд төрийн ажлаар шоу болж өрсөн. За. Ажил хэрэгч байна гэж байхгүй. Одоо бидний үе чинь тэр хүмүүсийн эрдэс мэдсийн тухай ярих айгүй хүнд байсан шүү дээ. Өөртөө орж ирэл яваад сал хураахт орсдгоос эхлээл одоо энэ. Одоо ухааны ярьж л 126 хүн болсон чинь бүр одоо эрдэс мэдс бүртгэх байсан. 126-ийн хувь олон шүү дээ. Өндөр шүү дээ. Тэгэхээр одоо ажлын хэсэгт ажиллах хүн болдоггүй. Хорооны хурлд хүн одоо олдохгүй. Одоо ингэж одоо дотор нь ярьж байгаа хүмүүс байна. Биш тамгын даргаас үнж мэдэн шүү дээ. Тийм учраас энэ митийн одоо ийм завхарлыг одоо арилгахгүй, засахгүй явахгүй. Тэр нь өөрөө үндсэн хуульд орох одоо тодорхой хэмжээний төрөлчийн битгарын ярьсан засахны дотор орж явах хэрэгтэй. Монголын төрөл төр шиг ажиллах хэрэгтэй. Нам гай болох хэрэгтэй. Намыг өөрөө чаглах хэрэгтэй. Хязгаарын тавих хэрэгтэй. Одоо энэ чинь сонин шүү дээ.
Тэр намын энэ намын гэж ярих биш. Монголын төрийн одоо төшөө гэж ярих хэрэгтэй тийм юм байхгүй. Яг тангараг гэдгийг би намын төлөө явна гэж ингэж өргөдгөө шүү дээ. Монгол төрийн одоо ингээд сүлжгнэл одоо ингээд явдаг. Үнэн хэрэг дээр байхгүй. Очоод бүлэглэлийнхаа намын тухай яриад намаар нь хуваагаад ингээд явдаг. Бидний одоо өвчин болсон. Энийг арилгахгүй л ерөөсөө болохгүй. Одоо энэ 126 гишүүн байна уу? Ер нь өмнөх парламентын үед ч гэсэн ер нь 40 гаруй гишүүн орон сууцны дэмжлэг авсан байна гэдэг ийм мэдээлэл би сонслоо л да. Тэгэхээр энэ гэрээ засч чадаагүй хүмүүс ер нь төрд орж ирээд гэртээ орон сууцтай болох гэж орж ирдэг юм болов уу гэж бодлоо. Харин тийм л болгоо ажиллаа шүү дээ. Тэгээ энэ хэвээ юм шиг байж ах хэвээр биш гэж хэлж шүү дээ. Энийг ч ардтан мэдчихэд яаж бухимдахгүй байх вэ? Тийм байхгүй. Одоо жишээлбэл таны ардын хурал улсын баг хурлын гишүүн байх үе одоо 2000-ад оны үеийн одоо парламентод байх үед ер нь одоо хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд ч юм уу одоо эсвэл нийслэлийн сонгогдсон гишүүд тодорхой орон сууцны дэмжлэг гэд ямар шалгуураар өгдөг байсан. Одоо нэлээд замбараг болцсон юм болов уу гэж хараад байна. За яг улсын баг хурлд байхад бид нь бол 54 гишүүнтэй байсан. Монголын байнгын парламент одоо өнөөдөр хэд байна тийм үү? Тэгээ хөдөөнөөс ирсэн одоо гишүүдтэй л баг хурлын байр өгчээсэн тэр өөрөн байгаа. Харин сүүлд нь ардын хурлын депутатуудад орон сууцны дэм үзүүлнэгээд хэдэнтэй өгчээсэн юм байна. Өөр юм бол байхгүй. Тэрнээс хотод одоо оршин суудаг гишүүдэд бол орон сууцны дэмжлэг гэдэг ойлголт бол байгаагүй тийм. Яг нь сүүлд ардын хурлын депутатуудаа нэг удаагийн нэг хэдэн төгрөгийн юу өгөөд тэргүүрээ дэм болсон юм л төгтөө. Одоо бол хангамжид эндээ дээрээс тэр төсөө рүү янз бүр болдог гадна дотн зугаалдаг айдлаг юм чинь энэ хамгийн том бүрлэг юм шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ төсөөгөө жимжлэг тоглож явах хэрэгтэй юм. Ард түмний татварын мөнгө шүү дээ. Бизнесийн одоо татвар өгсөн татвар шүү дээ. Тий. Тэгээ ингэж бодож байгаа сэтгэлтэй хүн одоо байна уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр та өөрөө улсын хурлын тамгын газрын дарга байсан хүн ер нь одоо хариуцлага алдсан ашлаад удаа дараа тасалсан гишүүдтэйг ер нь яаж хариуцлага тооцдог байсан юм? Тэгээд чимээгүй өнгөрдөг байсан юм уу? Тамгын газар ямар юм байх төгрөг юм. Тамгын газар бодлогын бүх юмыг бэлдэх арын алба шүү дээ. Тий. Ер нь Монгол улсын парламент ер аль улсын парламент гэдэг тамгын газаргүй төсөөлөх аргагүй. За одоо би энд нэг юм хэлье. Одоо их хурлын гишүүн гэдэг одоо нэг дундаа чөмгөртөл хууль босруулаад ингээд суугаад байгаа юм шиг хүн ойлгодог байхгүй. Ийм биш. Хуулиа уншдаггүй л орж ирд юм байл. Айгу хуулийн бүх төслийг тэр салбар яам тэр гаргаж ирдэг байхгүй. Тэгдэг. Тэгээ үндсэндээ бэлэн төсөлтөөр болохгүй тухай хамгийн том шалгуур болж ингээд төрийн төлөв явах хэрэгтэй байсан ус чинь тэрнийгээ хийхгүй болохоор яах вэ? Тэгээ хүн дээр та бид одоо тишнээ юм ишнээ хийлээ гэдэг. Хурал их байнгаар оролдох хайцсан томилтоор яваад өгсөн. Тий. Гэт ингэдэг л одоо ийм рүү орчихсон хэвшил болсон одоо өгөө бараад сууж шít. Тань тий. Баахан ажлын хэсэг байгуулсан. Бүр дэндүүлсэн. Тий. 50 гаруй ажлын хэсэг гэсэн. Чи ингэж ажилтдаг байхгүй. Энэ ч бүр одоо бичээгүй хууль байж штэ бид. Сая намрын чадaltaй одоо мэрэгсэн ийм байвал иймд хүрэхгүй ш. Уг нь одоо урд өмнөх парламентын одоо ээлжид чуулгануудыг анзаархад ер нь одоо дор хаяж нэг 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт болон одоо бие даасан хуулиудыг баталсан байдаг. Гэтэл сая намрын чуулганы одоо үр дүнг харахад бол нэг 10-аадахан хууль л одоо нэмэлт өөрчлөлт байдлаар баталсан. Бус нь одоо санал суудлын хэрүүл болоод өнгөрсөн ийм байдалтай харагдаад байна. Одоо өөрөө хэлж штэ. Яг тийм л байгаа байхгүй. Та настай байнга ажигладаг, сурвалжилдаг тийм үү? Тэр тогоонд явдаг улсын нэг шүү одоо энэ олон төмдөө хүргэдэг. Та бүхэн надаас илүү л одоо мэдчихэж байгаа юм. Болохгүй юм тухайс. Өнөөдөр тогтолцооны том бүтцийн тухай ярьлаа шүү Тий. дээ. Тэгэхээр та тогтолцоог одоо өөрчлөх шаардлагатай байна. Ялангуяа энэ парламент засгийн газрын төвшөнд хяналтыг сайжруулах ийм тогтолцоог бий болохын тулд тодорхой хуулийн өөрчлөлт хэрэгтэй гэж байна. Тэгэхээр танихаар үндсэн хуулиа дахиад өөрчлөх ёстой юу? Тэгэхээр чинь тодорхой шалгуур одоо хугацаа нь бол бас эн чинь заагтай учраас боломжгүй ойрын үед. Тэгэхээр өөр хуулиудаар зохицуулах ёстой юу? Үндсэн хууль нь суур юмд хийх ёстой шүү дээ бид нар. За тэгэхээр ч одоо өөрчлөх боломжгүй шүү дээ. Яагаад боломжгүй вэ? Одоо 8 жилийн хугацаанд дахиад үндсүүл өөрчлөх боломжгүй гэсэн тийм хууль байгаа шүү. Тэр чинь одоо оронгоо эргүүлж болох хэрэгтэй. Өнөөдөр төрийн тогтолцоо болж энэ болохгүй байна. За. Тэгээ чаддаг улсыг гаргаад хийгээл дээ юм чинь. Хоцохон тавьсан биш. За. Тэгээ одоохон сайд нэрийг харал та. 10-20 жил болж байгаа сайд бүх юм ингээл ээжлээ явж байдаг чинь. Тийм одоо хоруу дээр байхгүй. Өөрийнхөө мэрэгсэн чаддаг юм чиглэлээр төрийн бодлого хийж явах болохоос энэ жил энэ 4 жил энэ яам нөгөө 4 жилийн ингэж явдаг хаач тоглоом бол байхгүй шүү дээ. Энэний цаана юу гэж нөгөө мөнгөөр л явж байгаа байхгүй. За хоёрдугаарт энэ эрх мэдэл төрийн эрх том эрх мэдлийг мөнгөтэй отгож ирсэн болохгүй. За.
бизнесийн хийгээл явж л байг л да. Наан мэрэгсэн ус Монголын төлөө зүтгээд явж байгаа. Энэний хатлаа хангамж зөвлөлт өөрөх хэрэгтэй байхгүй. Тэгж чадсангүй хутгаа хайж гисэн. Тэгэхээр би одоо нам төр хоёрыг салах хэрэгтэй. Намын хязгаар улаан шахам татдаг. Тэр хүртэл явдаг хийчих хэрэгтэй. Эрх мэдэл мөнгө хоёрыг салах хэрэгтэй. Засгийн газрын их хурлыг салах хэрэгтэй. Би олон жил ярьж байгаа байхгүй. Салгана гэдэг хүнд ойлгохын тулд тэгж ярьж шít. Энэ одоо үндсэн хуулиар нэмэлтээр оруулж одоо юу гэдэг үгэн тогтолцоогоо өөрчилж ингэж хийгээд тэгээд маш хатуу мөрдөхгүй болохгүй. Ямар ч хууль хийж болно үндсэн хууль ямар ч мөрдөхгүй тэгээд цагаан саас шít. Энэ мөрдөхгүй байх нэг том аюул ухаан и төрөвчлээс эрх мэдэл үүрэг хариуцлагын тогтолцоо гэж юм байх хэрэгтэй гэж. Эрхэл нэхэд байгаас үүргээ мэдэхгүй байдаг. А доодуулдаа шаардлага тавиад ингээд нөгөө эрх нь байхгүй бол тэгээд эн чи ийм юм биш. Хоёрдугаар энэ том эрх мэдлийн чинь сан нөгөө тал энийг хяндаг тогтолцоо гэж байх хэрэгтэй. Тэр тогтолцоог бүгдийг аваа хайж байгаа байхгүй. Их хурлын засгийн газрын хэмжээний өгөө холидоос уссан чи яах юм гэж хүн харнаа да тийм ээ. Том мөнгөтэй улсын гарт орсон байх яаж тэрийг хянах юм. Би нэг л жишээ аваа. Мэргэжлийн хяналтагч байгуулга байсан. Тий. Улсын хэмжээ зохион байгуулалттай бүтцтэй. Тэгтэл одоо өөрсдөө хянуулахгүй тэр тогтолцоог устгаал яамдын салбарын хяналт болгоод ингэ хийчих. Чи буцаагаад нэг сэргээх хэрэгтэй. Одоо сэргээх гэж явж байгаа. Аудитын газар одоо харин явж байгаа юм шиг яриах гэж. Аудитын байгуулга гэж байна. Баахан шалгаал ингээд өгч өөрд арга хэмжээ авдаг юм бол байхгүй. Тэгэхээр би 12-аас 16 онд дэд тэр багтаа хэлж ирсэн. Аудитын хуулийн шинжилсэн найруулга ирэхэд энэ ч одоо шалгахаас өөр юм байдаг. Арга хэмжээ авч чаддаг. Энэ ч одоо шидгүү арслан шиг байна. Шидгүү арслан гэж хэлсэн чинь тэр цаашаа явал одоо хүртэл ярьж л байна. Өө таны үг. Хоосон ярих хэрэггүй би. Одоо записны байж байгаа, бичлэг байж байгаа. Би ч өөр хяналтын хүн шүү дээ. Тийм үү. Төрийн том тогтолцоонд тэр тууштай харддаг юм байна. Тэгэхээр одоо парламентод хяналтыг сайжруулахын тулд одоо нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу гэдэг асуудал 34 жилийн өмнө одоо энэ арчсан үндсүүлэг батлах үеэр маргаан дагуулж агаад тэгээд одоо нэг танхимтай байхаар болсон. Тэгвэл тухайн үед бол бас хоёр танхимтай байх асуудал дээр нэлээд олон гишүүн бас одоо санал өгч ирсэн билээ. А танихаар энэ парламентын хяналтыг бий болгохын тулд, дээшлүүлэхийн тулд ямар арга зам хэрэгтэй гэж бодож байна? Одоо энэ олон жилийн дараа ингээд үзэх юм бол үнэхээр одоо ийм болохоо байсан нөхцөл ухаан 90 оны тогтолцоо бас өгүүлэгдэж байгаа нэг талаас. За. Тий. Одоо сум болгоноос ирээд ингээд яасан 400 депутат. Өөртөө байнгын ажил байхгүй шүү дээ. Өөрөөр ардын хурл. Тэгээд байнгын ажиллаа парламентаар сонгодог байсан. Энэ бол хоёр танхим ерөөсөө биш байхгүй. Хоёр шатлал. Шатлалтай гэж байгаа. Тий. Хоёр танхим гэдэг бол арай өөр тогтолцоо. Хоёулаа хууль баталж тэр нь цаашаа хүчнтэй болж байгаас гадна ерөөсөө тэр одоо улсуудын онцлог түүх онцлог байна тийм язгуурт нь орж ирсэн юм байна. Хаан засаглалтай. Хаан засаглаас одоо улбаалсан юм байж байна. Тэгэд ингээд ярил олон юм би. Холбооны улсууд байдаг асуудал байхгүй юу? Холбооны улс. Манайх шиг одоо ийм одоо унитарны ганц улсад энэ тогтолцоо хэрэг байна уу би тухайд бодож исэн хэрэг л дээ. Тэгэд үндсэн хуулийнхаа одоо юунаас бид бүрэн ирэхээс татгалзаад тэгээд нэг танхимтай болгосон ийм төвхтэй. Одоо болохгүй л одоо ахаал тэр тогтолцоог үүсд одоо бас арай дээр төлөв гэж ингэж бодож байна. Танихаар бол одоо нэг танхимтай 126 гишүүнтэй парламентын оронд одоо ардын хурл болон улсын баг хурл гэсэн энэтэй төстэй тийм одоо шатлал бүхий тогтолцоог бий болгох шаардлагатай. Улсын баг хурл байнгын ажилтны юуны хувьд ардын хурлыг хямдахгүй шүү дээ. Тэг манай харилцан хяналт гэж нэг ийм сони юм яриад одоо ингээд толгоонд нь бүр яатсан. Тэр үтгэл ухаан эрх мэдлийн 3 салаа гэж байгаа. Эрх мэдлийн 3 салаа. 3 засаг биш. Хууль тогтоох, гүйцэтгэх засгийн газар. Шүүх, эрх мэдэл энэ 3 юм нийлэл засаг гэж ярьдаг шүү дээ. Тэр өнөөдөр үнэхээр одоо 3 толгойтой юм шиг гэж ингэв ярьдаг шүү. Тэр одоо их л буруу ярьж, солгоо ярьж байгаа хэрэг л дээ. Төрийн 3 өндөрлөг гэж ярьдаг. Тийм, төрийн 3 өндөрлөг гэж одоо өөрсдөө бид нэрлэж байгаа байхгүй. Бүхэл бүтэн том эрх мэдлийн 3 салааны тухайд ярьж байгаа. Тэгэхдээ энийг харилцсан хяналт тавьдаг гэж ингэж бас солиорч өөр юм болгож олон жил хэвссэн. За. Тэр яах тэр хамгийн том эрхэн тэр бодлого усруулах одоо ардын их хурл тий одоо улсын их хурл төрийн эрх барих дээд байгууллага бусдыг ханих хэрэгтэй байтал харилцсан засгийн газар хяналт юм шиг ийм болгоод тэг үүндээ дотор нь суусан ч одоо харилцсан хяналттай үндсээ болцоход ингэж завхарч шүү дээ. За тэгээд энэ том тогтолцоо чинь одоо бүр мафи шинжтэй болчихоор зэрэг одоо хууль хянах бүх байгууллага хадгалаад авчдаг байгаа байхгүй. Ингээл дуусаа. Та өөрөө хууль хяналтын байгууллагад ажиллаж исэн мэргэжлийн хуульч хүн. Ялангуяа та чинь ардын хурлд
сонгогдохоос өмнө прокурорт одоо ажиллаж исэн баха. Тэгэхээр та энэ асуудлыг бол сайн хөндлөнгөөс болон дотроос нь мэдчихсэн. За яг нь ер нь эрх зүйн үүднээс ч юм байхгүй. Эрх мэдлэггүй одоо хяналт хамгийн аюултай юм дүүхэнд байдаг. Энэ эрх мэдлийг хянаж явах нь ерөөсөө болдгоо. Тэгэхээр энэ хяналтынхаа тогтолцоог бид зөв хийхгүй бол одоо ингээл харилцан хяналттай байдаг гэл одоо засгийн газрын одоо их хөл руугаа дайраад өөр төрөнд ороо суусан чинь тэглгүй яах вэ? Өөр юм байхгүй шүү дээ. Тэгээд энэ чинь томилж байгаа хүн өөрөө гартаа хийгээд авчдаг байхгүй. Томилаад болоогүйс өөрийн хүртэл хяндаг юм байх хэрэгтэй байтал ингэж говьж шít амьдрал дээр. Та тэгэхээр одоо прокурор байхдаа бас Цэдэнбал агсны одоо тойрон хүрээлэгчдийн асуудлыг бас тусгаалan шалгаж исэн гэж би сонссон. Би 90 оны одоо ингээл божигнал ингээл одоо биш болгон тодорхой болсон. Би Төвөрөнд байжгаад түрүү хэлсэн шүү дээ. Намын шалхоронд байжгаад прокурор руу ирж очсон. Бүр гуйсараад очсон. Өөзөө. Энэ ч одоо ингээд очин олдохгүй юм болох наа гэдэг. Тэгээ очсон чинь одоо сонин хэлээр өдөр болгон шахуул дээр бүтэн жил шахуул одоо Цэдэнбал одоо тойрон хүлээлттэй хэрэгээ шалгах хийсэн уус ингээд баахан одоо өнөө худал мэддэггүй юм барахгүй. Тэр ерөнхий прокурор байсан Бажнууга коллегийн хэдэн залууч гишүүнээд удаад энэ бүхнийг одоо шалгая гэдэг байна гэж одоо ард түмэн арчсан холбоо гэдэг шахаж эхэлж штэ тэ. Тэг өнөө худлыг ялгах нэг юм асуудал гарсан. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэлгүй тэр үеийн одоо хэвлэл мэдээлэл гарсан бүх мэдээллийг цуглуулад дүгнэлт тэгээд ингэх нэг ийм ажлын хэсгийг би ахалсан. Тэгээд тэр үедээ би харин Цэдэнбал дарагтаа очиж уулзж ирсэн байхгүй. Дожоод одоо манайхан мэдж байгаа хүн зохиолч. Тэр хүн одоо очиж уулзаад бичлэг хийгээд ард түмэн цацсан. Өнөөдөр хүртэл санаж байгаа хүмүүс. Тэр хүний өмнө хойно би 2-3 комисс болж очиод яг уулзахын би өөрөө гэртэн очиж бал дарагтаа уулзж ирсэн. Москватаа уулзж ирсэн Москвад. Хэдэн өмлөө? 90. Сонгуулиас өмнө л дээ. Хавар шүү дээ. Тэгээд тэр чи прокурор ерөнхий ялт гэдэг том бүтцээс. Тэр одоо жормаар эрүүн мөрөө үүсгэсэн тийм бол байхгүй шүү. Тэгээд одоо шалгаж эхэлсэн юм төгтөө. За харин бал даргын өөрийнх нь одоо тэтгэврээс 10,000 төгрөг гарсан байна. Пенсний гэдэг нь тэр үн тэтгэвэр юм. Тэр яагаад хувьдаа идж уух тэр том юм байгаа үг тэр төрийн хангамжид байсан байхгүй. Бүх юм байр орон сууц төрийн тэрэг нь. Тэтгэвэр нь 10,000 төгрөгөөр тогтогдсон байсан юм уу? Ой хоримтлсан мөнгө нь хөрөх юм дээр. Өөрийнхөө тэтгэврээс хоримтлуулсан мөнгө нь 10,000 төгрөг байсан. Дансанд нь орсон. Хадгаламж нь 10,000 төгрөг. Тийм үг одоо тийм ээ. Оо за. Өөр юм байна. Тэгээд эдгээр цуусыг хорноо худалсан тэтгэвчний авдар шим аваад гэсэн бүх тогтоогүй худлаа байхгүй. Улсаас одоо бүх одоо хөрөнгөийг хураасан, одоо медалийн хураасан. Одоо буцаагаад өгсөн л дөө. Тий, буцаагаад өгсөн. Намын төвөрөнд өөрийнхөө шийдвэр гарч өгсөн авсан байдаг байхгүй. Тий. Төрд чамаагүй. Тэгээд одоо сүүлд нь харин эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр хилцээд эрүүгийн интеграшн зүгт хүчингү болгосон. Тэгсэн. Сагаатгсан гэсэн үг тийм ээ. Ингээ буцаагаад бүх юм дээр маршал заашл бүх нь одоо яасан олгогдсон юм төвхтэй шүү дээ. Тэгээд бал даргад одоо гадна дотны одоо хүмүүсийн өгсөн тэр дурсгалын үнд зүйлсүүд ер нь хайцсан юм бол гэдэг. Тийм олон юм энтэнд байсан гэж би одоо мэдэхгүй. Гүр ус хурааж аваад одоо ямар нэгэн байдлаар музей байдлаар зохицуулах боломж байсан юм бол би бол мэд юм алга. Та тэрнтэй ер нь танилцж ирсэн үү? Би бол харин зүгээр тэр шалгах явцдаа тэр үе аялал хамгаалах тагнуулын байгууллага цагдаа комиссны хэлчихэд ингээд энд одоо үдээс нь том сейфийн одоо үзэх юм даралцж байсан прокурорын хувьд дээ. Тэр марш одмодыг аваа явцсан гэсэн шал худлаа тэнд л гарч ирсэн байхгүй. Тэнд дээр маш олон хэмжээний түүхэн бичгээр бидэнд олдсон. Тэр сейф. Тэрнийг үзэх юм бол тэр том юм одоо яа. Тэр хөөр нь олдохгүй байсан. Тэгээд том сейф чинь одоо гагнуураар ингэж яхаас өөр байхгүй. Тэгээд тэр бид гисч дуудсан шүү дээ. Хөндлөгийн гисч байлгаад прокурор цагдаа шүүх юм байгаад ингэж ийм л юм байсан. Тэгээд өөр үзэх харах юм байхгүй чи. Тэр сейфэнд тэгээд үнд зүйл байгаагүй, мөнгө байгаагүй. Зөвхөн бичиг баримт байсан. Бичиг баримт байсан. Тэр маршлын од гарч ирсэн гээд ийм юм байт. Тэр бүгдийн баа бөгөөд данслаад тэр үед ухаан Монгол Улсын улс намын нарийн бичгийн дараа сумья гойд одоо бид тэр бүх юм өгчээсэн түүхтэй. Тэр одоо ихэр нь хаашаа очсон юм бэ? Нөгөө намын байр шатахад 7 сарын 1-ний үед тентэн чацсан одоо мэд юм байхгүй. Магадгүй улсын архивт магадгүй тэр чинь бид хойноос нь би явахгүй шүү дээ. Ирэх байх юм ч дээ. Та тэгээ өөртөө бал дарахтай одоо бичиж уулзаж хоёр ч удаа ярилцж исэн хүний хувьд ер нь тухайн үед ер нь юу гэж захиж хэлж хийсэн бол
тэр хүнээс нь онцолж хэлэх зүйл юу вэ? За би бол одоо очоод анх эчин сайдын яам дээр уулзъя гэсэн. Филатогод хэлжсэн дөө. За. Филатогод тэр тачган төлж баг уулзахгүй гэсэн. Тэгээ яг нэлээд ярьсны эцэст уулзсан жигтэйхэн гомдолтой бачимдсан уйлсан дуус юм одоо юм болсон. За. Тэгээ би байдлыг хэлсэн. Тэгээ би бол одоо Монголын бэр 38 жил байсан. Монголын алтан нутгад эндүү сайн мэднэ. А Цэдэн бол одоо 40 жил одоо Монголын төрийн тэргүүн байсан юм хүн. Монголын ард түмэн хайртай гэдэг би бас мэднэ. Тэр үед хариуцлага алдаад илтгэх болоод одоо янз бүрийн бодис улсууд ингэж эргэж босч байгаа юм байна гэж би бас бодож байгаа гэлээ. Зөндөө юм ярьсан. Өөрөөр хэлбэл тухайн үед хариуцлага алдсан хүмүүс нь эргээд яг тэр хүний өөрийнх нь бодолдоо тэр өөрийнх нь арга хэмжээ өөрөө тэгж янз бүрийн юм болсон тий. Эдгээр одоо босч байгаа. Тэгтэл энэ таануусын хэвлэлээр гарч байгаа бүх юм би мэдээлэлтэй байж байгаа. Тэгээ сүүлдээ би хэлсэн юм л да. Энэ бүхний учрыг олж одоо Жин банкнд харуулбал одоо та бүхэнд хэрэгтэй биш үү гэсэн чинь бодож байгаа. Нэрээ тийм шүү гэдэг. Тэр ч одоо уурчиж хоорондоо яриад одоо энэ чинь тийм нэрвдийн залуу хүү байна одоо ингэж. Тэгээ харин надад бүр харин сайн шалгаад өгөр юм нэг өсвөлд нь одоо ялган шүү гэж. Ингэж одоо салж исэн төгтөө. Бас болоогүй өөрийнх нь хүүхдийн фондын 10 жилийн тайланг шалгаад одоо өчнөө мэдсэн уусан гэсэн бас баах юмтай очсон байхгүй мэдээллийн юм. Тэгээ тэрийг бүгдээ нэцээс. Тэр нэг тэр мэднэ, нэг нь мэднэ гэдэг орлогч санхүүгийн бүхэн дугаа хэлдэг. Гайхалтай ухаантай. Тийм хүн байсан шүү дээ. Тэгээ Сэдэн Балдар ухаан 75 настай байсан. Филатогод алтай байсан. Яг миний тэр уулзах үед. Ийм юм даа. Тэгэхээр та улсын прокурорт ажиллаж исэн хүний хувьд ер нь одоо прокурорын дэргэдэх мөрдөх албыг одоо татан болгосон асуудал дээр ер нь бас янз бүрийн шүүмжлэл гардаг л даа гэдэг юу гэж харж байна. Ер нь прокурорын байгууллагч нь өөрөө прокурорч өөрөөсөө төрөл төрлөөр яг эхнээс нь дуустал энэ процессыг хяндаг юм шүү дээ. Өөрөө бол дэргэдэнд онцгой хэргийг мөрдөн байсан өрөөх хүчтэй байсан. Тий. Онцгой хэрэг. Тэр нь одоо дэрийн даваа хийсэн. Тий. Одоо гарам ухсантай адилхан шүү дээ. Тэгээд зарим чиг үүргийн ухаан одоо атагээд өгсөн гэдэг юм ингээд явцсан төгтөө. Ер нь би түрүү хэллээ. Процессын хуулийг хяндаг том эрх мэдлэл прокурорын байгууллагад байсан. Одоо ч гэсэн байж байгаа. Тэгээ бүхэлдээ ухаан энэ хяналтын одоо хөндлөн ийм айхтар шүүх эрх мэдлийн том бүтц өрн бүхэлдээ эрх мэдлэлтэй улсын гарт орны аюултай байхгүй. Энэ юм л явж байгаа. Энд чинь нөгөө мөнгөний төлөө ашигын төлөө явдаг нийгэм болчихоо зэрэг дуртайгаа хөдөлж тараа авшиг юм болж шүү дээ өнөөдөр. Тэр бол манайд адилхан өвчин байгаа хэрэг. Би түрүү хэлээ хоёрдугаар одоо өөрийн гэсэн прокурорт, өөрийн гэсэн шүүхт, өөрийн цагдаатай болсон ийм том эдийн засгийн бүлэглэлүүд байсан байх. Одоо ч байгаа шүү дээ. Бүр нэрээссэн гэж бид ойлгоод байгаа. Бүр ирээсээргүй болцсон байсан юм биш үү? Одоо энэ 35 жилийн хугацаанд. Одоо та төрийн өндөр албан тушаалаас буугаад чөлөөт иргэн болцсон уу? Эсвэл хуваараа бизнес хийж гинэ үү? Буухт бид одоо тэтгэврийн хүн шүү дээ. За. 2016 онд их хурлын дэдгээс бий буугаал тэгэл. Төрийн ажлууд байхгүй, эрх мэдэл байхгүй. Иймээс би одоо алдах юм уу, айх юм уу? Хуваараа бизнес хийгээгүй юу? Байхгүй. Таны тэтгэврийн дамжиргаанд нь хэр хүрэлцээтэй байна? Одоо ичмэр дамжиг гэдэг шиг одоо тоо хэлэндээ одоо яах вэ? Юу гэсэн үг вэ? Би бол яг тэтгэврт гарсан чи 900 мянган төгрөг авсан. 950 мянга. 2016 онд уу? Тий. Өөзөө. Тэгээ одоо сая хэд дахин яад нэмсэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ тооцоогоо хийгээд үзэл дээ одоо. Тэгээд яг уу би бол одоо ингээл төр зүтгэж явж байгаа л ингээд огцрол унаал ингээд явахтар хинч шууд явдаг. Тэгээд миний алдаа байх л да. Тэтгэврийн шинтгэлэг юм өгөх юм байна нэг. Би тэрийг өгөлгүй та жорлоо ухад төлөхний яасан гэж хүн хэлээ шүү дээ. За. Тэгэхээр одоо энэ би зөөрлөд ярьж байна л да. Би бол тэгээгүй тэгэл одоо ингээд та чинь одоо хуулийн салбарт одоо олон жил ажилласан. За ардын хурлын депутат, улсын баг хурлын гишүүн, хууль зүйн сайд, улсын хурлын дэд дарга, улсын хурлын тамгын газрын дарга гэдэг ингээд олон том албан тушаалуудыг хашиж исэн хүн таны тэтгэвэр ядаж л нэг саяас дээшээ тогтоогдох байх гэсэн бодол байсан л да. Яг та ер нь тэтгэврийн нийгмийн даатгалын шимтгэл өгчөөж. Яаж төснө юм? Тэгтээ зэрэг чинь би тэр олон жил ингээл одоо огцрол явахтай тийм үү? Хэл мэдэл явах гэдэг юм уу? Гараг тиймэрхүү болсон үедээ тэгэл гудамжинд ажиллаг байсантай адилхан байсан байхгүй. Тэгэхээр миний өөрийн буруу байгаа. Би юм юу ч гэсэн нүүрс ухаач гэсэн одоо юм зөөгөөч гэсэн
өгч болно гэж хүн хэлээ. Сайн дураараа одоо ажилгүй байх хугацаанд сайн дураараа нийгмийн дадлаа төлж яваагүй байна. Тэглүү яах. Ам бүл хэдүүлээ. Бид хоёр хоёулаа хуульч болсон гэрэлдэг хоёул. Үгүй. Тэр хүмүүстээ дагаад ч юм уу тэр юм дагаад зөв төлөвлөсөн ийм одоо эдэн хүмүүсийн ачаар одоо л бид яах вэ гэдэг тэр юмгээр л. Бидэнд илүү юм хэрэггүй шүү дээ. Хүүхдүүд тань бүгдээрээ өөр өөрийн мэрэгчлээ сонгосон. Хуульчид гарсан уу? Хуульч гараагүй шүү. Өө тийм үү. Аав ээж нь хоёр байгаа үедээ одоо хэцүү юм байна гэж бодсон байгаа үедээ л би одоо бодно шүү дээ. Сайн нэртэй байна. Монголд өнөөдөр шударгаар хөдөлмөрлөж ажилласан хамгийн их одоо татварын дарамтанд орж эргээд одоо бараг л тэр улных руу л одоо гусж орох юм нөхцөл байдал үүсээд дундаж давхарх байхгүй болох гэдэг л да. Тэгэхээр энэ дундаж давхархаа дэмжихийн тулд ядаж одоо татварын бодлогоор дэмжиж татварыг нь тодорхой хэмжээгээр ингээд үе шатаагаар бууруулаад явах боломжийг төр засаг юм тодорхой бас алан хэлбэл байна л да. Өөргийн нэг штэ. Тий. Энэ чинь сааталтай нэг төрийн одоо хүний эрх гэж одоо онцолж ярил л тийм ээ. Хамгийн том эрх нь амьд явах. Амьд явах. Эрүүл орчинд байх хэрэг. Энийг огт ярьдаг. Хүний эрхийн томтон баталгаа байх хэрэгтэй. Тэгвэл тунхаг цаасан дээр бичсэн юм. Ямар баталгаа байд? Эрх зүйн баталгаа. Улс төрийн баталгаа. Эдийн засгийн баталгаа. Яс зүйн баталгаа байх хэрэгтэй байхгүй. Энэ өнөөдөр байна уу? Бүрэн байна уу? Тэр юу хийж байгаа 35 жил боллоо хүн асууд юу хэлэхгүй бид нар. Тэгэл одоо ухаана за тэдэн оныхоо өхөд босох бол Монгол сайхан болоо юм байна гэж бозор юм гэж бодож байгаа. Бозор. Ахмадуудаа тэгж одоо болох уу одоо энэ чинь. Монгол хүн хэзээ ч тийм ярьдаг байсан. Ахмадаа хүндэлдэг байдаг. Жиртэг адил хүмүүс. Тэгж одоо энэ хэвэн юм шиг ярьж байгаа шүү дээ. Тийм одоо хойч үедээ бид болж тэднийг их бол мөнгөөр залж ирээд боддоо хоон тэр чинь. Энэ ариун явдал гэдэг шиг юм байгаа байхгүй. Тэгээ эцсийн утгаар энэ бүхэн чинь ингээд базаад хэлэх юм бол Монгол шудраг биш байна нийгэм. Алгалж байна бие бинийгаа. Ядчил тэтгэврийг ингэж ялгчилж өгөөд нь шүү дээ. Тийм үү. Тэтгэврийн одоо хэмжээ бол бас хэтэрхий хол ялгаатай байна гэдэг. Энэ намарч ингээл хөрх юм хэдэн тэтгэврийн өгшнөл бол баахан юм болж тэгэл юу гэж юм очсон юм. 80,000 төгрөгөөр нэмлээ. Тэр юмныхаа үн ханшийг харалт. Салин нэмээд нэмэргүй. Юмны үн ханш захисал өөрөө мэддэг гэж ингэж ярьж байгаа юм дэрсэн. Тэг ашигын төлөө явж байгаа усл биш тэр шатаалаа байхгүй. Тэгэхээр бас энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг дахиад бас та гаргаж ирж болно гэсэн ийм санаа хэлчихлээ. Тэгвэл ер нь одоо ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэдэг асуудал дээр ер нь дэмжигдтгүүлдэ. Тэгэхээр Монголын ард түмэн бас өөрсдийнхөө одоо санал хүсэлтээр бас ингээд төрийнхэн тэргүүнийг сонгох гэдэг тийм хүслээ хин нэг одоо парламент руу шилжүүлэхгүй байх гэдэг ийм бас сонирхол байна уу гэж хараад байна. Таныхаар үл юу гэж харж байна? Тийм ч тогтолцоог бид бий болгосон шүү дээ. Монголын ард түмний өмнөөс сонгогддог ганц том эрхэмлэл төрийн ерөнхийлөгч байгаа шүү дээ. Энд дэр одоо өчнөө маргаан бож одоо тэр улсын бохирлын өргөмөрсөн төслийн дотор л томоохон байсуртай байсан. Ард түмнээс сонгох уу? Ерөн засаглал нь парламентын биш ерөнхийлөгчийн байх уу гэдэг чинь зөндөө юм маргаан болж бид оруулсан байхгүй. Тэгээ одоо бодоход бид нэрээс ард түмнээс сонгосон явдал туйлын зөв байсан байна гэж бодож байна. За. Зөв хүнээ сонгож чадах юм болов? Монголын ард түмнээ цоглох зөрөгтэй. Энэ элдв гажуудалтай тэмцэх зөрөгтэй. Зөвхөн тийм хүнийг ард түмнээ сонгож ингэ дэмжихгүй болохгүй юм байна. Парламент гэдгийг зөв хүн сонгож чадах юм бол өөрийнхөө намын өөрийнхөө мэдлийн хүнийг гаргаад би чамаас сонгосон л одоо ингээл явах ийм л аюултай учрах байсан юм байна л да. Яг л үндсэндээ одоо энэ ерөнхийлөгч нараа ингээл бодоод үзэх хэрэг бол хүндээ байгаа байхгүй юу? Болохгүй бүтэхгүй байсан. Тэгэхээр би бол одоо хүртэл бодож байгаа. Ер нь дэлхийн төвхт юм. Удирдлага босоо байхгүй. За. Тийм байж одоо явдаг. Зэрэг айрмаар үзсэн тушаал ингэж явж ингэж удирдсан бол хамгийн үр дүнтэй одоо удирдлагын хэлбэр бол энэ байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд найрнуудаа сууж агаад бүгдээрээ ингээд хүнийхэн тоог нэмчихсэн одоо ингэж явж байгаа. Хамгийн үр ашиггүй ийм удирдлагын хэлбэр гэж би одоо хэлмээр. Өнөөдөр мэдэрч чинь би энийг. Тэгэхээр эн чинь арчлалыг хумх юм биш үү? Арчлал гэдэг босоо одоо удирдлагатай байснараа. Арчлал гэдэг чинь одоо бид барууны арчлалын тухай яриад байгаа байхгүй. Тэгээд олон хүн болоод тэр олон 8 баяр тэр нэг ингэж байгаа. Үнэхээр одоо ардчлалын хамгийн том асуудал болох нь ард түмнэрийн засгийн эрхээ байгуулж байгаа энэ том эрх мэдээ өөрөө. Ард түмнийг төрийн удирдлагын татан орлуулж явж байгаа энэ өөрөө. Ард түмнээс сонсож байгаа бол энэ өөрөө байхгүй. Тэгэхээр нам гэдэг тийм бүлгэлүүдийг оруулснараа одоо гендерийн асуудал олон болох дээр сайхан болдог. Энэ бол үнэхээр үлгэр байгаад
худлаа яваад ямар ч үр ашиггүй харин бодолдог тогтолцоо байт бид өнөөдөр яриа сууж шүү дээ. Тийм ч нэг хоёр хүний тухай асуудал биш. Монголын хувь зээний тухай асуудал байхад ингэж одоо тогтолцоог буруу болгоод хамгийн гол нь тогтолцоог амжилуулж байгаа хүн өөрөө шалгуур ямар байгааг өнөөдөр бид мэдж штэ тийм ээ. Энийг л ярих хэрэгтэй, энийг л онох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр төрд ажиллах хүмүүсийн ёс зүй, мэдлэг чадварыг л одоо өндөр түвшинд одоо босгыг өндөрсөх хэрэгтэй. Ямар ч хууль хийж болно, ямар ч тогтолцоо хийж болно. Амжилуулж байгаа хүн гэж би зөвхөн энгийн үгээр хэлнэ шүү дээ. Тэр төрийн төсөөр дээш очиж байгаа хүний би түрүү хэллээ. Мэдлэг чадвар, зүрх сэтгэл, эх орон зүйцэл юм байх хэрэгтэй гэдэг. Дандаа хуурамч юм болчиход байна. Өчигдөр одоо хон улсын баг хурлын цуглаад ярьсан. Тэрэнд ярьж шít. Ерөөс ерөнхийлөгчийн засаглалтаа болёо гэж. Иргэн Ламзууга одоо бид нэрлэл сурсан депутат байсан баг хурлын гишүүн байсан. Тэр хүн хэлж байна. Гэхдээ хоёр том гүрний дунд оршдог цөөхөн хүн амтай том одоо газар нутагтай улсын хувьд ерөнхийлөгчийн засаглал нэг хүний засаглал хэрвээ муу хүн сонгогдох юм бол эрсдэлтэй гэсэн юм асуудал ярьдаг л та. Эний чинь л одоо байнга ярьдаг байхгүй. Тэгээ лам нь хоёр өртөн одоо ингэж боллоо шүү. Нэг хүн урвч нахуул авна. Тэр хүний тэр яг тэр олон улстай харьцах том бодлого юм чинь парламент нь өөрөө шийдчихдэг байхгүй. Хяналттай. Одоо юу гэдэг эрх мэдэл өгөөд болохгүй аваа ажих тийм асуудлыг хийж болох байхгүй да. Өөрөөр хэлбэл парламент нь ерөнхийлөгч оцоолох эрх мэдэлтэй байна. Тийм том хэрэгтэй, хянах эрх мэдэлтэй байж ёстой энэ хэрэгтэй байхгүй да. Тийм байж болно. Би бол нэг л вариант ярьж шít. За. Төрийн удирдлагын одоо босоо хэлбэртэй байхгүй ямар ч үр ашиггүй гэдгийг эсрэг би тийм зүйл ярьж байгаа байхгүй. Тийм байж болно. Монголын одоо бидний чинь өөх тийм нэг хүний засаглал руу байснаас олон хүний засаглал гэдэг нь илүү одоо давуу талтай олуулаа хэлцвэл буруугүй гэж яригддаг. Олон хүний засаглал гэж одоо хэцүүлдэ тэгж ярих. Тэр чинь явж нэг л бөөн засаглал болдог байхгүй. Парламент. Тий. Одоо дэлхийн оронгоор ирж байгаа нөхцөлд энийг бодох тийм боломжтой байхаа гэж. Эргээд одоо би хэллээ шүү дээ. Одоо хяналтгүй хамгийн аюултай. Тэгэхээр үнэхээр ганцхан тавьчихад дураар нь хайчгүй тийм л байдалд орно. Буцаагаад одоо төрийн эрх дээд бол хяндаг, өгөө хэлдэг ийм урал болох ёстой. Бүрнээ бэлэн байгаа байхгүй. Тэгээ энийг бодох ёстой biz одоо тэгнэ ингэж байгаа юм биш шүү. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгснээр баярлалаа. Тэгэхээр ардчсан үндсэн хууль батлагдсан энэ өдөр үндсэн хуулийн тогтолцоо, төрийн тогтолцоотой холбоотой өөрийнхөө санал бодлыг хуваалцсан танд баярлалаа. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар ардын хурлын депутат, хууль зүйн сайд асан логийн цог оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.